Манай Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх Москва явахаар болсон. Хааш явах гэж байгаа юм бэ гэх юм бол Ялтын баяр. За тэгээ өчигдрийн байдлаараа манай хүүгийн нэр жигсаалтан дотор ороогүй байсан. Өнөөдрийн байдлаараа Sputnik тэгээ мэдээллийн агентлагийн вебсайт дээр манай ерөнхийлөгч очихоор болсон албан ёсоор. Ядаргаатай аюултай юм бэ гэх юм бол Зеленский ба түүний хүмүүс юу ярьж байна гэх юм бол Москва хотод Ялтын баярын үеэр тэгээ энэ дэлхийн улс орны өдөртөгчийн аюулгүй байдлыг бид нэр тэгээ баталж чадахгүй гэж тэнэгтэж ярьж байгаа. Аюул нь яг юу болж байгаа юм бэ гэх юм бол Хятад улсын ерөнхийлөгч нь ирж байгаа. Европын Словак улс, Серб улс, Босния, Казахстан, Вьетнам, Венесуэла, Бразил, Беларус гэх мэт шүү. За тэр өний бөмбөг тесрэх юм бол юу болохын хэдүүлээ аюул сайн ойлгож байгаа хаа. За энэс гадна өчтөр цагаан ордон дотор Дональд Трамп нэг мэдээлэл амнаас нь мултарсан. Тэр юу юм бэ гэх юм бол Nord Stream тэг Герман Оросын хооронд байгаа газын холбоотой холбоотой төлөө сонсцгоо. Тэрний дараа нь ерөөхдөө Москва хот Зеленский гэх мэт чинь өргөжлүүлээ ярьсан. 2.5 years ago, the Nord Stream pipeline blew up. Yeah. And despite what people like John Brennan and all the hawks said, you were one person who said Russia probably did not blow up its own pipeline. За тэгээ цагаан ордон дотор бас нэг сонирхолтой юм юу болж байгаа. Тэр нь юу вэ гэвэл Дональд Трамп ба түүний засгийн газар уламжлал хэвлэл мэдээллийг ганцхан одоо цагаан ордонд оруулахгүй байгаа. Бас YouTube creator-ууд алтан бус вебсайтууд хандлт их авч байгаа. Одоо над шиг хүмүүсийг тэгтээ Америкта тэгээ надаас 100 200 500 дахин олон дагагчтай хүмүүсийг бас цагаан ордон руу урьж байгаа. За тэд нэр хамгийн гол нь тий би даасан ганцаараа цаана ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил байхгүй, ямар нэгэн байдлаар нам мамтай холбоогүй. Тэгээд тэд нар биш тий сонирхолтой чөлөөтэй юм асууж байгаа. За тэгээ Zero Hedge гэсэн вебсайтын тий төлөөлөгч нь энд юу асууж байгаа юм бэ гэх юм бол та 2.5 жилийн өмнө юу ярьжсэн бэ гэх юм бол Nord Stream pipeline тесрэхтэй Оросууд энийг өөрөө теслэхгүй баха. Теслээгүй баха. За энэ дээр та ерөөдөө хин энийг тессэн бэ яриад өгөөч гэсэн. We can believe they said Russia blew it up, yeah. And so I'm wondering now that you're president if you За тэгээд ингээд тухайн үед хэвлэл мэдээллийн юу ярьж ирсэн бэ гэвэл Оросууд өөрийнхөө газын хоолоогоо тессэн гэж ярьсан. Тэгээ хүн болгон гэлц царайлж байгаа. consider launching a formal investigation into what happened there and who actually did blow it up. За ерөөдөө та өөрөө алтан ёсны байцаалалт энийг хэн тесэлсэн бэ гэх тийм юм явуулах уу? Явуулахгүй байхaltaа яагаад гэх юм бол ойлгомжтой Жо Байден ба түүний цэргийн албах энийг тесэлсэн. Тэгээ хин дээр хариуцлага буугаад ирэх юм бэ гэх юм бол Америкийн засгийн газар дээр буур. Тэгээ Америкийн засгийн газрын тэргүүлэгч, төлөөлөгч одоо хин юм бэ гэх юм бол Дональд Трамп. Тийм учраас өөртөө тийм зовлон учруулахгүй хаа. Well, probably if I asked certain people, I'd be able to tell you without having to waste a lot of money on an investigation. Тэгээ юу жилж байна гэх юм. За ямар нэг байдлаараа би хэдхэн хүмүүсээс ингэ асуугаад би чамд яг баттай хэлж чадах байхаа. За тэгээ би хэдхэн хүнээс асуух юм бол нэг өндөр зардалтай судалгаа байцаалт ерөөсөө явах хэрэггүй тэгээ эргэн тойрны хүмүүс та харж байгаа бол инээж байгаа алиа юм юу юм бэ гэх юм бол манайхан тесэлсэн гэж гараад ирж шүү дээ. But I think a lot of people know who blew it up. Тэгээд маш олон хүмүүс энийг ерөөдөө хэн тесэлсэн, хэн дэлбэлсэн мэй гэж мэдж байгаа л та гинэ. But I was the one that blew it up originally because I wouldn't let it be built, and then when Biden got in, he allowed it to be built. Гэхдээ хамгийн түрүүнд хэн энийг зогсоосон бэ гэх юм бол би зогсоосон. Тэгээд германчууд, орсууд би ирэх барьж явах үедээ төслөө дуусгаагүй. Гэхдээ Жо Байден засгийн газар ирэх авсны дараа дуусгасан. It's very interesting, but I think Russia, with the price of oil right now, oil's gone down. I think we're in a good position to settle. They want to settle. Өмнө контентуудаар би зөндөө ярьж ирсэн. Ямар нэгэн байдлаар Орос Путин гих мэд шахан гэж байхгүй, хятадуудыг шахан гэж байхгүй, Путиний гарыг хинч мушгиж чадахгүй. Ганцхан нэг л юм мушгиж чадна. Нефтний зах зээлийн ханш. Тэгээд ерөөхдөө он гарахаас хойш нефтний үн ханш бараг $70-оос одоо $58 руу унсан байгаа. Тэр ч одоо хэдэн доллар юм? Тэ $70-оос $58 руу унсан байгаа. Тэгээд юу болж байна гэх юм бол Орос холбооны нефтний экспорт одоо ашиг муутай болж эхэлж байгаа. За тэгээд $50 руу бүр буурчих юм бол спотник болчихно гэсэн үг. За тэгээ ашиггүй нефтэ зарах юм бол
дайн санхүүж чадхаа болно гэж байна. За тэгээд Дональд Трамп юу гэж хэлж байна гэх юм бол нефтний үнд хашиг харсан уу? Буурч байгаа. За тэгээд Оросууд бас инх тайвныг хүсэж байгаа гэж байна. Ukraine wants to settle. If I weren't president, nobody would be settling. They'll lose. Тэгээд Украин бас болмоор байгаа гэж байна. Энийг сайн мэдэхгүй байна. Гэт би ерөнхийлөгч байгаа учраас энэ хоёр тал ерөөхдөө болио дуусгая гэж ярьж байгаа. Үнэ юм худлаа юм уу хэдүүлээ хүлээх ёстой тий. 5,000 people a day. Think of it. Here we talk about football. They're losing 5,000 people on average a week. Mostly Russian soldiers and Ukrainian soldiers. Тэгээд 7 хоногт 5,000 хүн нас барж байгаа. Төсөөлтөө тий. Одоо хэдийн 5,000 7 хоногт. Тэгээ нэг жил хэдэн 7 хоногт байлаа. 52 илүү. 260,000. Пүүс. Тэгээд баг Улаанбаатар хотын цэрэгт явах боломжтой залуучууд юм ба шүү дээ. 5,000 a week, not including people that are, killed as missiles go into areas that they shouldn't be. It's a very terrible thing, and I think we've come a long way, and it could be something will happen, but hopefully it will, as you know. Тэгээ юу ч хэлж байна гэх юм бол бид нар жоохон урагшилж байгаа. Үр дүн яг тодорхой энэ дуусаагүй хэрнээ жоохон үр дүн гарч байгаа. Тэ юу ч гэсэн хоорно ярилцж байгаа юм аа. President Putin just announced a 3-day ceasefire, which doesn't sound like much, but it's a lot if you knew where we started from. За тэгээ ерөнхийлөгч Путин юу зарласан бэ гэх юм бол 3 хоногийн байлтаан зогсоох арга хэмжээ. Тэ Ялтын баярын үеэр тэ 3 хоног алцахгүй байя гэж зарласан. Хүссэн гэх юм уу. Because they were not. Тэгээ өнгөрсөн жил тэгээгүй, тэрний өмнөх жил тэгээгүй, тэрний өмнөх жил бас тэгээгүй байхгүй юу? Анхудаа. We had a president that for 3 years didn't speak to Putin. And it all shouldn't have happened. This is a war that should have never happened. Тэгээ энэ бас өнгөрсөн 3 жилийн хугацаанд Америк улсын ерөнхийлөгч Путинтэй яриаггүй, байлж байгаа талтай яриаггүй. Би чамдаа муудсан гэж хацаа яваад байсан. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум, бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Мэдээж хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. За, тэгээ ингээ харах юм бол Vladimir Putin declares 3-day ceasefire. Тэгээд 80 жилийн ой болж байгаа. За, тийм учраас хоорондоо 3 хоног алцгаа болио. Тэгээд Зеленский юу хэлж байна гэх юм бол no. За, тэгээд манай хөрөлсөх ерөнхийдөө энийгээ зарлсан байгаа. Манай энэ жигсаалт орцсон байна. Тэгээд манай цэргүүд бас тийш очсон байгаа. Манай хамгийн нуруу сайтай өндөр цэргүүд явцсан байгаа. За бараг Tetris тоглож байгаа юм шиг дурсан шүү. Уцаа гарч ирж байна те. За тэгээ Kiev can't guarantee safety of foreign leaders on May 9th in Moscow, Zelensky says. Тэ тийш очиж байгаа засгийн газрын төлөөлөгч ирэх барьж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг би баталж чадахгүй гэж солиороод авч байна. Тэгээд эдгээр юу ч хийж магадгүй. Яг тэгвэл миний таамгаар заяа Зеленский доор байгаа хүмүүсийг өдөрч чадхаа болцсон байгаа хаа. Өдөрч чадах боломжтойсэн бол 4 област алдах уу, 6 област алдах уу, 8 област алдах уу гих мэт шин тийм гай үсэхгүй байхгүй аль хэдийн энэ дайн зогссон байгаа. Гэхдээ доор хүмүүс нь за чи энэ дайныг зогсоогоод манай 4 областыг албан ёсоор алтан бусаар алдчихвол би чамайг алдна гэсэн дарамтын доор байгаа учраас тэд нэр юу ч хийж магадгүй. Тиймээс хэдүүлээ бас болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол бас алтны хааш нэг өсөд явж байна те. Хэдхэн хоногийн дотор ер нь бол алтны хааш 3460 бараг 3500 хүрснээ 3200 руу хэдхэн хоногийн дотор унаад одоо буцаагаад дээшээ өсөө явж байгаа. За
Тэгээ өнгөрсөн хэдэн хоногийн дотор Украинчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол маш ихээр тэ suicide drone одоо зүгээр одоо зүгээр тесэрдэг дронороо Орос нутглуу нилээн их бөмбөгдөж эхэлж байгаа. Тэ. Одоо ерөөхдөө Орос дотроо иймэрхүү зураг бичлэгүүд маш ихээр гарч байгаа. Тэгээд хэнийг бөмбөгдөж байгаа юм бэ гэх юм бол хамаагүй зүгээр л тэ орон сууцуд. Тэдний эргэлтээ яг гэх юм бол Оросууд бас яг адилхан иймэрхүү юм хийж байгаа шүү дээ. Тэ. Одоо ганцхан нэг талыг барихгүй байгаа шүү. За. Тэгээд Путин Оросууд юу хийж байна гэх юм бол Москва хотыг тойруулаад тэ aerial defense одоо дрон нас хамгаалдаг пуужин бөмбөгийг ингээд зогсоодог маш их тоног төхөөрөмж зэвсэг ерөөхдөө яаж байгаа. If true this is panic mode гэж байна те. Тэгээд Зеленский хэлж байгаа үг бүр нөлөөтэй те. Аюулгүй байдлыг баталж чадахгүй. Гэхдээ нэг хүн энэс ашиг олж байгаа Украинчууд. За. Энэ сонирхолтой мэдээлэл. Юу юм бэ гэх юм бол те. Украин амьдарч байгаа Украинаас гаралтай тэгээ долларын саятан 61-оор өссөн. Тэ хин нэгнээс ашиг олж байгаа. За тэгээ Европт юу болж байгаа юм бэ гэх юм бол Kaja Kallas, von der Leyen, Keir Starmer сүүлийн үед жоохон чимэг болж байгаа. Яг гэх юм бол Их Британд ерөөхдөө ард түмэн босч гин, Португалд ард түмэн босч гин, Герман улс дотор бас алаан болж эхэлж байгаа AfD нам. Гэхдээ эднэр тий ард түмний анхаарлыг өөр тийшээ хандуулах гэдэг. За тэгээд дахиад Kaja Kallas-ыг сонсцгоё, бүтэн бичлэг олдсон юу ярьж байгааг зүгээр сонсцгоё заяа. What is keeping the West from supporting Ukraine as much as it needed, and that is what Foreign Minister referred to. It's the fear. За. Тэгээ манай барууны улсууд тий Украины яагаад бүрэн дүүрэн дэмжихгүй байгаа юм бэ гэх юм бол айдас. Fear of escalation. За тэгээ энэ дайныг бүр илүү ширүүн болгохоос айдас. Fear from the nukes. Тэг ингээд нүүрний хөөрлийг хартай fear from nukes тий цөмийн зэвсгээс айдас. Цөмийн зэвсгээс айхгүй юм бол юунаас айх ёстой юм бэ? Madam Kajas? Fear really for the Russian defeat. I've heard that a lot, and if тэгээд Орос тий ялагдахаасаа тэрнээс бас айж байгаа тэрийг би бас олоодоо сонссон. Think about NATO's enlargement, all these events in history. Then this continues all the time. That what happens if So тэгээд НАТО томорж जैन тэгээд энэ ерөөд өнгөрсөн олон жилийн хугацаанд ингээл байнга давтагтаал явж байгаа, томроол явж байгаа. At that time, 1990s, what happens if Soviet Union collapses? This is a bad thing. It's not a bad thing. So тэгээд Советийн холбоо тэ нураад бутарчих юм бол муу юм биш байсан. Russia's defeat is not a bad thing. Тэгээ Орос ялагднаа бас муу юм бишээ. Тэ муу юм бишээ. Because then there could be really a change in Тэгээ Орос ялагдчих юм бол жинхэнэ өөрчлөлт гарч ирэх магадaltaй. in the society, and there are many different nations. Тэгээ Орос дотор зөндөө олон үндэстэн байгаа. Right now, part of Russia as well. I think if you would have more like small nations, it's not a bad Олон нэг том Орос байснаас олон жижигхэн тэ ингээд орн болчих юм бол илүү. thing if the big power is actually much smaller. Тэгээ ингээд тэр том гүрэн гэж жижигч юм бол ингээ хөөрөх юм биш үү. За тэгээд Эстониа улсыг хэдүүлэн хамт харцгаая заяа. Хаана байршилтай байгаа юм бэ? Эстониа бяцхан улс заяа. Бяцхан. Хаана байгаа юм бэ гэх юм бол та ингээ харж байна те. Хүн ам нь хэдий? 45,000 метр population хүн ам 1.3 сая. За тэгэхээр энэ улсын төлөөлөгч ингээ том юм ярьж байгаа заяа. Тэгээ Google Maps-ыг хэдүүлээ зүгээр ингээ харцгаая. Тэ Оростой ингээд ойрхон Латвия, Литвания, Беларусь ийм жижигхэн орн заяа. Тэгээ ингээд том яриад байгаа. За төсөөлөл үүсгэх заяа. Ши Жинпинг тэ Монгол ингээд боторчуул гайгүй юм биш үү. Ингээд Казакчууд баян үлгийд байна, тэ. Тугасаа ховд увсынхан
Тэ ингээ бас жоохон юутай. За тэгээ баргадууд бас энд байдаг гих мэдчлээ ингээ яриад эхэлчихмэл юу болох юм. Эсвэргээр монголчууд те хятад улс ингээ бутарчвал ерөөхдөө сайн ингээ том гүрэн байхад хэрэг байгаа юм уу? Тэгээ өөр монголчууд босоод ирчүүл ингээ сайн юм биш үү? Тэ ингээ тажик хүмүүс байгаа, уйгурууд байгаа ингээл ерөөхдөө ингээ 3-4 хаагчихмал ер нь дайжгүй юм биш үү? Манай гадаад хэргийн сайд ингээ яриад эхэлмэл юу болох юм бэ? За Европын гадаад хэргийн сайд ийм юм яриад эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ ямар улсаас гаралтай юм бэ гэх юм бол энэ жижигхэн бяцхан улсаасаа гаралтай. Тэгээ Оросуудыг үзээ яддаг нь айгүй ойлгомжтой. За хэрнээ тэр үзээ ядалтыг контролд чадахгүй. Тэ? Альбан тушаал өөрийнхөө үзэл ботоо хольж байгаа. Тэгээ ийм том яриад байгаа. Амар сонирхолтой. Иймэрхүү хүмүүсээс хол байх хэрэгтэй шүү. Тэгээд байна шүү дээ. Тэ? Энэ европчууд ийм мэдрэл муутай хүмүүсийг томилж байна гэдэг чинь Европ нэг утахгүй хаа энэ бутарна байхгүй болно. Европ харин бутрах хаа. Тийм харж байгаарай. Тийм би магадгүй энэ YouTube магадгүй дахиад нэг 5 жил 6 жил хийж магадгүй. Тэрний хооронд энэ Европ байхгүй болчих واخа.